Тэгвэл заримдаг гэвлэгч нь ямар тохиолдолд эгшихтэй бичигддэг, мөн ямар тохиолдолд эгшихгүй бичигдэх талаар бүгдээрээ мэдэж авцгаая. Заримдаг гэвлэгчийн дүрмийн эхний дөрвөлжийн шарыг сайтар харъя. Бүгдээрээ ажиглаарай. 7-төр нэмэх нь 9, тэнцүү, эгшихгүй гэсэн байна, тийм үү? Энэ дүрм нь маш ойлгомжтой. Эгших гэвлэгчийн араас заримдаг гэвлэгч эгшихгүй орноо. Жишээ нь хар гээд эр эгших гэвлэгчийн араас Ж, заримдаг гэвлэгч эгшихгүй орж байх нэ. Одоо бүгдээрээ 2 дахь дүрмийг харцгаая. 9-дээр нэмэх нь 9, тэнцүү, эгшиг. Энэ нь заримдаг гэвлэгчийн араас заримдаг гэвлэгч орохдоо эцсийн заримдаг гэвлэгчин аль тод хэлэгдэх талдаа эгшихтэй бичигднэ гэсэн дүрм байна. Энэ дүрмийг сайн ажиглаарай. За жишээ нь тат гэдэг заримдаг гэвлэгчээр төгсөөг үнд Ж гэж заримдаг гэвлэгчээр эхэлсэн залгуур залгахад эгшгээр жиргэлсэн байна, тийм үү? Тэр нь болохоор Ж-г жиргэлж буюу Ж-гийг эгшигжүүлж байгаа гэсэн үг юм аа. За бүгдээрээ эгшигжүүлэх үүргийн талаар мэдж авлаа. Эгшигжүүлэх үүрэг нь 3 үндсэн дүрм байдаг. Энэ 3 үндсэн дүрмийг сая үздсэн юм уу? Тэгвэл бүгдээрээ энэ 3 үндсэн дүрмээ чэжилж, бичиж авцгаая. Одоо хүүхдүүдээ бүгдээрээ балархай эгшиг гээгдэхгүй тохиолдлуудыг авч үзцгээе. Балархай эгшиг нь гээгдэхгүй байх 5 тохиолдол бий. Энэ 5 тохиолдлыг харж, сонсож, мэдэж авцгаая. 1-р, эгших гэвлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй эгшихийг гээхгүй. Жишээ нь Тэнгэрийн, Ахмадын, тайлбарын, хэвлэлээр гэхэд орсон балархай эгшгүүдийг гээхгүй байна. 2-р, хэлний үзүүрээ энэ хоолойн гээг ялгсан бол гээхгүй. Жишээ нь саналаар, тогсыг, нугасаар гэсэн ялгах үүрэгтэй орсон эгшгүүдийг гээхгүй. 3-р, зөөлрүүлэх үүрэгтэй И гээхгүй. Жишээ нь барилаар, солирыг, танилыг гэхэд орсон И эгшгийг гээхгүй.